Сайн байцгаана уу, та яг одоо нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг хүлээн авахд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт маань цагдаа ерөнхий газрын өвчин сэргийлэх албаны ахлах мөрөгчлөлтөн Эрдэнэ тулг ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд өдрийн мэндийг хүргэе. За урилгыг маань хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Таныг бол одоо нийгэмд маш чухал сэдв буюу үтэнгийн дээрлэхэлттэй энэ одоо хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн ихсэж байгаа шалтгааны талаар бас ярилцах юмсан гэж бодоод таныг студидтэй ирсэн байна. Тэгэхээр ерөн сүүлийн жилүүдэд энэ үтэнгийн дээрлэхэлт одоо арга зам нь илүү нарийсаад байгаа юм болов гэдэг бас юм нөгөө юу байна л да. Тэ статистик та үзүүлэлтүүд ч гэсэн харуулж байна. Тэгэхээр энэ талаар та бас мэдээлэл өгч. За ерөнхийдөө цагдаа байгууллагууд нөгөө насан туршгүй хүүхэд үлдэж байгаа болон хохирж байгаа гэмт хэргийн дийлэнхтэй бол нөгөө хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг байгаа. Энэ нөгөө үтэнгийн дээрлэхэлт маань даамжирсаар гэдэг юм уу те. Гэмтэргийн төвшөндөө авч үзэх юм бол яг хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг гэж авч үздэг. Ерөнхийдөө энэ гэмтэрэг байсан уу байсан те. Манай ах эгчнэрийн үед ч байсан. Тэгээ яг гэмтэрэг бол яг орд тас байхгүй болно гэж бол байхгүй те. Тэгээ өөрчлөгдөөл байна гэсэн. Тэгээ өөрчлөгдөөд тэгээд ерөнхийдөө бас иргэд маань бас гэмтэргийн талаар илүү мэдээлэлтэй энийг нэг нийгмээрээ бүр авч үзэж байгаа захим орчинд ингээд харахад ирэхээр ерөнхийдөө нийгэм даяараа анхаарал хандуулж байгаа гэсэн. Тэгэхээр яхаа өмнө нь бол байхгүй биш байсан зүгээр ил гардггүй байсан. Ил гардггүй л байсан гэж үзгээд байгаа. Цагдаа ерөнхий газраас бол 365 эвдрээгүй ирээдүг бүтээ захим хөгжлийн инновацийн яамтай бол хамтарч ийм одоо нөлөөллийн аяныг бол эхлүүлсэн байгаа. Энэ аяны талаар мэдээлэл өгөөч. Хэдийн хугацаанд хэрэгжих яг зорилго нь юу вэ? За маа цагдаа ерөнхий газар болон за захим хөгжил инновацийн яам болон иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтраад энэ оны 4 сарын 13-наас за 5 сарын 6-ны хооронд энэ аян маань үргэлжлэх байгаа. За энэ 365 анхаарч хайрлаа гэдэг оны төгсгөл дээр бас бид нэр хийсэн энэ аяныг анхаарч харлаа. За эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлээ. За сурагчид болон өсвөр насны хүүхдийг за болцсогүй эрсдлээс урдсан сэргийлэх чиглэлээр энэ бас нөлөөллийн аян маань явсан байна. За энэний 2 дугаар шат нь одоо ингээд 4 сарын 13-ны өдрөөс эхлээд за хүүхдийг үтэнгийн дээрлэхэлтээс урдсан сэргийлээ. Тухайн хүүхдүүдэд үтэнгийн дээрлэхэлтийн талаар мэдээлэлтэй болгох эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн ийм чиглэлээр энэ аян маань зохион байгуулагдаад өнөөдөр хүртэл явж байна. 365 гэдэг нь ямар учиртай вэ? За 365 гэдэг нь ерөнхийдөө өдөр бүр за 3 секунд 3 минут за 5 асуулт тэгээд 6 нь болохоор 6 минут ярилцаад үзээчээл гэсэн ийм ойлголт өгч байгаа. Тэр тэгтээ бас 365 өдөр бүр хүүхдтэй анхаарал халамж тавья гэсэн ийм концепцээр явж байгаа. Сая сошиал дээр тавигдсан үтэнгийн дээрлэхэлттэй холбоотой бичлэг бол нэлээд бас анхаарлыг хандуулах шиг боллоо тийм ээ. Тэгэхээр одоо энэ үтэнгийн дээрлэхэлт гэдэг одоо бидний үед бол арай өөр байсан шүү дээ тийм бид нэр ингээд яг маргалддаггүй хүүхдүүд хоорондоо ингээд маргалддаг байсан. Гэхдээ тэр үеэс бол шал өөр болсон байна л да тийм цаг үе. Тэгээ энэ дээр одоо эцэг эхчүүдийн бас анхаарал нөгөө эцэг эхчүүд ямар байна түүнийг тусгал одоо хүүхэд байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд дээр одоо бас хандсан аяны одоо энэ бас нэг зорилго байгаа юм байна. Тэгэхээр энэ тал дээр дэлгэрүүлээд ярил ямар ажлууд хийх вэ? За эцэг эх асраа хамгаалагчдын зүгээс за бас нөгөө мэдээлэл нөлөөллийн ажлууд байна те. Цагдаа байгууллагын захим хуудас болон бас энэ телевиз сайтын захим хуудасуудаар иргэдийг соён гэгэрүүлэх чиглэлээр за тэгээд дээрээс нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хүүхэд болон эцэг эх асраа хамгаалагчид тусдаа юм зориулсан сургалтын хөтөлбөрүүд байна. Тэрүүгээр бас нэг дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хуралцаа бас нөгөө нэг сэтгэл зүйч болон те яг мэрэгсэн хүмүүстэй хамтраад бас сургалт нөлөөллийн ажлуудыг явуулж байгаа. Саяхан гарсан одоо энэ хүүхдүүдийн хэрэг дээр бичлэг хийсэн нэр ил болсон шүү дээ те. Тэгэхээр энэ төрлийн одоо биений бүлэдэгч гэдэг юм уу те энэ одоо нэг дээрлэхэд бичлэг нь хийгээд авдаг юм групп бас байдаг гэдээсэн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та мэдээлэл өгөөч. Энэ группүүдийг одоо нөгөө шууд албатан хаад юм уу ямар арга хэмжээ авд юм лөө? За яг нэг Facebook болон захим орчин дээр байршуулагдаж байгаа те. Захим орчинд байршуулж байгаа гэмтрэг зөрчлийн шинжтэй байх юм бол цагдаа байгууллага илрүүлээ шалгалтын ажиллагааг явуулна. За дээрээс нь хохирогч холбогдогчийг тогтоох ажиллагаанууд хийгдэнэ. За тухайн бичлэгийг устгах асуудал дээр бол
харилцаа холбооны зохицуулах оронд бид нар бас албан хүсэлт өгдөг тийм кибер гэмтрэхтэй тэмцэх бас газар гэж байгаа манай цагдаагийн байгууллага. Эдгээр бас нөгөө нэг захим дээр хяналт тавиад ажилладаг. За тэгээд захим хөгжил харилцаа холбооны ямд за хүсэл гаргаад тэгээд бас устгуулах арга хэмжээнүүдийг авч байгаа. За тэр шалгагдсан хүүхдүүд гэх юм бол тухайн хүүхдүүд бол ямар зорилгоор тэр бичлэгийг тавьсан бэ гэхээр за нөгөө нэг хин нэг захим орчныхаа хандлтыг өсгөх гэж те хандлтыг өсгөх гэж за хин нэгнээсээ тодорч харагдах гэж иймэрхүү асуудал те би нэг жоохон эднээсээс өөр шүү гэдэг юм хэв маягийг харуулах гэж тухайн захим орч өөрийнхөө захим болсон дээр бас тавьсан. За тэгээд цагдаагийн байгууллагаас бол тухайн хэргийг захим орчинд байршуулахаас өмнө бол шалгалтын ажиллагааг явуулж байсан. Утсан дээр нүслэг хийгээ. За тэгээд тухайн шалгалтын ажиллагааны хүрээнд бол бас Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бас гэмтрийг илрүүлж шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Ер нь одоо цахим дээрлэхэлт гэхээр яг юу хэлэх вэ? Цахим дээрлэхэлт одоо ямар бие бинийгээ за яхав тэр бичлэг тавигдчихин те дээрэс нь одоо гүтгэх те доромжлох одоо бүл идэх гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр хэрвээ одоо нэгнийгээ доромжилсан одоо пост ч гэдэг юм уу тийм нэг stories гэдэг юм уу хийвэл ямар арга хэмжээ хүүхдүүдэд авт юм бэ? За зуршлын тухай хуулийн дээр бол маш тодорхой байгаа. Хин нэг захим орчинд дээрлэхсэн гадуурхсан. За тэгээд гэмтрэгт уруу татсан бол зуршлын тухай хуулиар бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээдэг. За яг эрүүгийн хуулийн дээр гэж ярих юм бол нөгөө бусдад худал мэдээлэл тараах те. Бусдын алдар нэр хүндэд талдах за бас нөгөө нэг хувийн мэдээллийг тараах гэсэн ийм зохицуулалт төр явдаг. Яг бол одоо яг нөгөө нэг бүртгэгдээ шалгалтын ажиллагааг явуулж иж яг ямар нөхцөл байдал тогтоогдсон гэдэг дээр нь бас нөгөө нэг эрүүгийн хуулийн зүйлчлэх асуудлууд нь бас хэрэгдэнэ гэсэн. За энэ эвдрэг өрөөдөг бүтээ аян маань тэгэхээр ч одоо нэг 2-7 хоногийн хугацаанд л үргэлжлэх юм байна тий. Тэгэхээр ер нь энэ нөлөөллийн аянуудын үр дүнг юу гэж харж байгаа вэ? Энэ аяныг одоо явуулж дууснаар ийм бодит үр дүн гарна гэсэн юм бас төсөөлөл байгаа бах тий. За ерөөдөө тодорхой хэмжээнд бол нөгөө хүүхэд хохирсон болон холбогдсон хэрэгүүд бол ерөөдөө буурах үзүүлэлттэй байгаа. 2025 оны сүүлд 365 анхаарч хайрлая. Аян дээр мань бас тодорхой хэмжээний 1.2%-аар хүүхэд хохирсон гэмтэр бол буурсан үзүүлэлттэй. Тэгээ бас энэ нөгөө нэг цагдаагийн байгууллага бол захимаар ажил хийгээд ийн гэсэн бас иргэдийн яриа байгаа тий. Бас төрийн алба хаагч нар бас хийдүүлээ цагдаагийн байгууллагт ажиллаж байгаа алба хаагчд хийдүүлээ тий. Хүнд хүрэх мессежүүд нь бас одоо энэ орчин цаг үеэд байгаа тий. Цагдаагийн байгууллагын ажилтан очиод сургалт орох биш. Яг нөгөө нэг хүүхдүүдийг хэрэгжилж байгаа за Facebook байна, за YouTube байна, нөгөө TikTok байна, Instagram байна. Энэ дээр ерөнхийдөө төлөвлөгөө мэдээлэл нөлөөллүүдийн ажлуудаа хийгээ явж байгаа. За яг бодтоор гэх юм бол хүүхдүүдийг нөгөө спортоор дамжуулж нөгөө чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр за тэмцээн уралдаан зохион байгуулах. За бас нөгөө би сая бас дээр нь хэлсэн те. Нөгөө сургалтын агуулгууд бас байж байгаа. Эцэг эхчүүд болон за багш нар байна. Ерхий боловсролын сургуулийн багш нарт орох хичээл. За тэгээд эцэг эх асран хамгаалагчдад оруулах хичээл. Ингээ иймэрхүү маягаар явж байгаа. Тухай юм. Үтэнгийн дээрлэлтэд юу н хэдээс хэдэн насны хүүхдүүд одоо өсвөр насныхан нэлээ их одоо өртдөггүй ямар судалгаа байд юм бол. За 2025 онд бид нэр яг энэ үтэнгийн дээрлэлт болон захим орчинд үйлдэлтэй байгаа гэмтрийг судлах чиглэлээр хүүхдүүдэд санал асуулга авсан. Энд маань 100 мянган хүүхд бол ерөөхдөө хамрагдсан. Биднээс яг үтэнгийн дээрлэл гэхээр нэг ахлах ангийн сурагч нарт илүү фокуслоодсон баггүй. Тэгээд яг тухайн судалгаагаар бол яг энэ үтэнгийн дээрлэлт маань 6 дугаар ангиас буюу яг нэг бага ангиас дунд анги руу ордог шүү дээ. Яг шилжиж ордог. Тэр үе дээр л ерөөхдөө үтэнгийн дээрлэлтийг үйлдэж эхэлдэм байна гэсэн судалгаа байна. Ягаад вэ гэж шалтгаан нөхцөлийн хавьд үтсэн чинь нэг багш яг ингээд анхаарлаа хандуулдаг гэсэн бол одоо нэг өөр хичээлүүдүүд бас өөр багш нар заагаад эхэлж штэ. Тэгээ бас нэг багш бас анхаарал хандуулаад эхэлдэг. Тэгээ бас нэг сургуулийн багш нар
хүүхдүүдэд тавих хараалт нь бас суларчдаг юм болов уу гэж харна. Тэгээ ерөнхийдөө нэлээд анхаардаг гэсэн үг тий. Тэгээ ерөнхийдөө 6 дугаар ангид ороод ирэхээр за нөгөө нэг олон багш нар ордог. Тэгээд бас нөгөө хүүхдүүдийн чөлөө цаг заав ихсэх, эцэг асраа хамгаалагчд маань бас хараалтаа сулруулах иймэрхүү асуудлууд байна уу гэж бодоод ерөнхийдөө 6 дугаар ангиас дээш настайхан ерөнхийдөө илүү фокуслж байгаа гэсэн. Тэгэхээр 6-аас ер нь яг 12 дугаар 6-аас 12 дугаар анги. За энэ аяны хүрээнд бол нөгөө хяналт шалгалт цахим дээрлэхэлттэй холбоотой бүлгүүдийг хаах гэдэг энэ бол нөгөө группүүдийг хаах гэж ярьж байгаа шиг байна тий. Хүүхэд хамгааллын мэдлэг болох эцэгхийн хариуцлагыг нэмэгдэх зэрэг арга хэмжээг одоо авч хэрэгжүүлнэ гэсэн байна. Энэ дээр бол нөгөө нэг энэ бол нөлөөллийн аян тий. Тэгээ сошиал дээр бас нөлөөлөгчд гэж байгаа шүү дээ. Энэ хүмүүсээр бас дамжуулаад хүүхд залуучуудад бас мессежийг хүргэж гинэ үү? За ерөөдөө инфлюенсер ямар арга замаар бас энэ мэдээллүүдийг хүргэж байгаа вэ? Ерөөдөө YouTube-ийн заа нөгөө нэг инфлюенсерүүд байна те. Инфлюенсерүүдийн нэвтрүүлгээр бас энэ аяар хэмжээгээ сурталчлуулах. За дээрээс нөгөө нэг Instagram, TikTok болон Facebook-уудын бас нөгөө олон хандлагатай иргэдийг бас нэгдүүлэх. Тэдний бас нөгөө нэг зөвөр үлгэрлэн дуурайлах чиглэлээр бас энэхүү аянд хамтарч ажиллаач гэсэн хүсэлтүүдийг тавиад ерөөхдөө явж байгаа. Ерөөхдөө бол энэ 7 хоногийн байдлаар бол нэг 7 сая орчим хэрэглэгчд бол хүрсэн гэсэн тоо бол байгаа. Энэ яг аяны хүрээнд. Манай хүн Монгол Улсын хүн амын 80 гаруй хувь нь одоо цахим хэрэглээ ашигладаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр за тэр дундаа залуучууд яг хүүхдүүд үеийнгийн дээрлэхэлт гэд бодохоор за 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд гэхээр яг л нөгөө Instagram, TikTok бол төлхөө ашиглаж байгаа ах тий. Тэгээ TikTok дээр нөгөө Монгол үсэг бичгээр одоо ёс бус ийм бичлэгүүд гарч ирээд байна гэсэн тиймэрхүү бас яриадсэн. Энд дээр бас хяналт тавьд юм болоо цагтаа юм байна. За цагтаа Монгол улс бол ерөөхдөө төрөл бүр дээр нь хяналт тавьж байгаа гэсэн. Энэ платформуд дээр. За ерөөхдөө 2026 оны байдлаар ерөөхдөө энэ нэг ёс бус үг хэллэг болон ёс бус зүйл агуулсан иймэрхүү бичлэгүүд 9 группийг олж устгасан. За Telegram дээр бол нэг 18 9 группүүдийг хаацсан. Тэгээд ерөнхийдөө яг гэмтрэг зөрчлийн шинжтэй байх юм бол яг тухайн асуудал дээр хяналт шалгалт ажиллагааг явуулж байгаа. Урьдчилан сэргийлэх албанаас бол нөгөө яарад яах вэ гэл тий одоо яг маш амжилттай хэрэгжсэн нөлөөллийн олон айнууд байна л да. Тэгээ ерэн шиг одоо яг хүүхдүүд рүү чиглэсэн энэ 365 эвдрээгүй өдөг бүтээ гэдэг бол бас яг нэг үр дүнгээ өгсөн тийм ажил болж чадах болов гэж бодож байна. Тэгээ яг энэ нөгөө аяныхаа зорилго энэ юунуудыг яаж гаргадаг вэ? Цаг үетэй одоо холбоотойгоор энэ аянаа одоо зорилгыг нь тодорхойлоод эхлүүлдэг үү? Яг тухайн нэг зүйл дээр л фокуслол л доо. За зам тээврийн ослоос урдсан сэргийлэх байдаг юм уу те? Хүүхдийг гэмтрэг зөрчлөөс урдсан сэргийлэх байдаг юм уу? Иймэрхүү агуулгуудыг за бас нэг мэрэгжлийн байгууллагатай бас хамтарч хийдэг гэсэн. Яг эрдэмтэн судлаач те? Яг нэг монгол хэлний бас нэг судлаачтай байна те. Тэднүүстэй бас хамтарч энэ нөгөө концепцоо бас гаргадаг. Брендингээ бас гаргадаг. Тэгэхээр яг нөгөө онсон бас нэршлэдэг болгож чаддаг байх юм. Яг нэг одоо энэ Facebook платформуд дээр яваад байгаа одоо ойрын жишээ гэх юм бол одоо анхаарч хайрлаа гэсэн аян маань явсан те. Яг хүнд хүрсэн гэх юм бол нэг яарад яах вэ? Аян маань бас нэлээ хүрсэн. Яг энэ хөдөөний малчид болон нөгөө гэр орол захын хорооллууд маань нэг бас нэг Android ус сэргэлдэгүүч гэдэг юм уу те. Иймэрхүү хүмүүс яадаг вэ гэж асуухаар бас нэг ам давцсан яриануд байна шүү. Тэр маань бас хүрчгсэн явж идэг байгаа. Цагдаа байна. Яраад явах тий гэдэг чи одоо баг нэг Монголын нэг одоо баг хилц өгөх шиг тий болсон шүү дээ. Тэгээ дараа нөгөө нэг хэдэн хором блэ? Нэг хором тий. Гэх мэтчлээ одоо нөлөөллийн амжилттай болсон төсөл одоо нөлөөллийн аянууд байгаа учраас энэ аян маань ч гэсэн одоо хүүхдүүдэд зориулсан бас нэлээд одоо бодит үр дүнгээ өгсөн юм аян болох болов гэж бодож байна. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирж ярилцсан маш их баярлалаа. Тэгээд маш чухал ажлыг эхлүүлсэн байгаа мэн. Тэгээд албаныханд нь бас баярлалаа гэдгээ бас хэлмээр байна. Миний асууж амжаагүй таны хэлж одоо амжаагүй бас зүйл байвал нэвтрүүлээ. За
одоо энэ 365 өдрийг ирээдүг бүтээгээд аян маань бол яг энэ хүүхдүүдэд чиглэсэн захим орчны зохисгүй хэрэглэнээс үүдэлтэй. За тэгээд үүн дээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр за эцэг эх асран хамгаалагчдаа та бүхэн маань бас хүүхдтэй бас нэг цаг завыг зарцуулаарай. Ажил гээд гүүгээ явж идэг те. Хүүхд маань бас хинтээ нөхөрлөж таны хүүхдийг хэн бас хүмүүжүүлээд байгаа вэ гэдэг дээр бас анхаарал хандуулж өгөөд бас цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласаа гэж хүсье. Тэгээ ерөөдөө хүүхдүүдийнхаа захим мэрэглэнд бас хяналт тавиарай гэж хэлмээр. За нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн мандагийн дугаар цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Эрдэнэ тулга оролцлоо, танд баярлалаа. За баярлалаа. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Түр баяртай.